Яг зүгээр энэ хариултуудад явж байхад албаны хүмүүс ингэж юм л да. Одоо л дэлгэрэнгүй ярихгүй болохгүй гэдэг. Одоо биш үг нь өмнө нь дэлгэрэнгүй ярьж, ойлгуулж энэний ач холбогдол за энд нэгдсэний сөрөг болон давуу талыг бид нар олж авахын тулд ямар бэлтгэлтэй байх ёстойг хувийн хвшилтэйг нь таниулж явах ёстой байсан. Хувийн хвшилтэй бэлтгэл хангах хугацааг нь өгж явах ёстой байсан. Гэтэл өнөөдөр хувийн хвшилч эсэргүүцээд байна шүү дээ. Тэгэхээр энэ дээрээс танхимыг байр суурьаа бас хэлчих зүг баг. Тэгэхээр одоо дэлгэрэнгүй юм биш. Аливаа шийдвэрүүдийг боловсруулж оруулж ирэхээс өмнө дэлгэрэнгүй ярьж нуудаг биш. Хин нэг дарга нарын хоорондын ярьсан зүйлийг болцсон мэтээр ингээд бас ярьдаг байдал руугаа хэдүүлээ одоо болмоор. Яг үндэ хэлэхэд энийг нэг дэлгэрэнгүй ингээд олон нийтэд хилцүүлээд ийм нөхцөл байдал байна шүү. Шинэ зах зээл рүү бид орох хэрэгцээ байна гэдгийг таниулж исэн би одоо хилцүүлэг уулзалтуудыг ер нь том цөөхөн санаж байна. Ерөөсөө л энэ бидний алдаа, хандлагын алдаа. Тэг өнөөдөр яг гişүүдийг буруутгаад ч юм уу ингээд авах биш. Гişүүд ч бас боломжлоод байгаа байхгүй. Ягаад тэгэхээр адилхан олон нийтэйгээ адилхан мэдээлэл байна. Тэгээ эдийн засгийн ийм амаргүй за эргээд энэ дид үдсдийн хомсдол хүртээмж байхгүй энэ үе дээр манай аж ахуйн нэгж байгууллагуудын том зах зээл рүү хэр орох бэлтгэлтэй байд юм бол доо. Энэ дээр одоо яг албаны байр суурийг хилээч. Хичнээн аж ахуйн нэгж байгууллага хичнээн нэгж төрлийг ерөн оруулах бэлтгэлийг ерөн хангаж зүгээр тэр 360-аад гэдгийг бол ерөнхий багцаагаар хэлж болно. Гэхдээ яг бодит одоо яг энэ зах зээлийг нээчүүл давуу байдлыг олж авах хичнээн аж ахуйн нэгж байна. Тэгээ би яг зүгээр эдийн засгийн хөгжлийн яамны сайд байгаа дээр бас жоохон боломжтой юмэр байна. Өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал зах зээлийн багтаамжаасаа шалтгаалаад яг зүгээр монопол талдаа ч юм уу байж магадгүй бах. Энийг бид зөв болгох нь зөв. Тэгэхдээ өнөөдөр бизнес хийж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудаа та нар бол картел, хуульдагч нар ийм залах уу гэж хэлж болохгүй. Энэ бол одоо тун болгоомжгүй үг. Өнөөдөр эдийн засгийн одоо хөгжлийн зөвлөл дээр та нар зэрэгцээ сууж идэм байл ч та яг энэ үгээ өөдөөс нь алж жагаад хэлэх ёстой байхгүй. Одоо залхуургүй манггүй байна. Тэгвэл эргээд нэг зүйл байна. Энэ хилцээрт ороод одоо бид хичээх ёстой гэд. Бид дэгдэг зүйлийг хоёр хувааж үзэх ёстой. Нэгдүгээрт бид дэгдэг төр байх ёстой. Бид дэгдэгт хувийн хвшил байх ёстой. Хувийн хвшил яг бэлэм одоо оролдоод үзэх боломж байхад төр харин бэлэм байна уу? Бид нар одоо боловсон хүчний одоо тэг хомсдлыг нь шийдэж өгч чадж гин үү? Дид үрцийн одоо хүртээмжийг нь цахилгаан дулааныг нь татаж өгч чадж гин үү? Энэ бүх зүйлүүдээсээ ботход магадгүй энэ одоо 3 жилийн төр хилцээр чинь 30 жилийн одоо гамшиг болох үед гэдэг л одоо боломжлыг зүгээр яриад байгаа байхгүй. За дээрэс нь яг зүгээр 2009 он зүгээр засгийн газрын ганц шийдвэр байдаг штэ. Малын түүхийн эдийг экспортыг зогсоох, баригдаагүй аж үйлдвэрийн парк зориулж. Тэгээ өнөөдөр малчдыгаа ядуу сэтгэлгээнд байлгах хамгийн том бодлого тэндээс л эхэлж ирсэн. За танхимаас бол ерөөхдөө зарчмын хувьд бол дэмжиж байгаа. 3 удаагийн томоохон хилцүүлгүүд бол хийсэн. 23 онд нэг хилцүүлэг 12 дугаар сард, 24 онд 5 сард нэг хилцүүлэг. Яг энэ Евразийн эдийн засгийн хилцээрийн төр хилцээрийн төслийн талаар бол 12 дугаар сард бол томоохон хилцүүлгүүд бол хийсэн байгаа. Тэгээ түрүүн яг манай нөгөө Ганбаатар ус гишүүн дурдчихжээ. Энд бол бид нар зөвхөн нөгөө топ 100-аас илүүтэй дунд жижиг бизнес эрхлэгч экспортлогчдыг илүүтэй оролцуулсан байгаа. Мөн танхимын болон танхимын бус гишүүдийг те ядангуул эргээд нөгөө танхимын статистикийг харахаар бараг 70-аас дээш экспортлогч маань бол дунд жижиг бизнес эрхлэгчид байгаа. Тийм учраас ерөөхдөө хувийн хвшлийн мэдээч хэрэг бид нар нөгөө нийт төлөөлж байгаа учраас те том болон жижиг дунд те зарим одоо гарааны бизнес эрхлэгч гэсэн цахим худалдаа e-commerce-оор экспортлоод эхэлсэн байна. Тэрийг бол бид нар Европын холбооны төсөлтэй эргээд хөрөнгө оруулалт худалдааны агентлагтай ингээм хамтраад хийж байгаа. Гол эргээд хэлэх нэг л статистик байгаа те бид нар урд төршөөсөө бараг 90% нь экспортод явж байгаа. Евразийн эдийн засгийн холбооны 5 оронтой 0.17% хүрэхгүй байгаа шүү дээ тий. Энэ дээр та хэд маань бас ингэж анхаарч үзээрэй. Өөрөөр бид нар эдийн засгаа экспортоо төрөлжүүлээ. Эргээд манай экспортлогчид гол тулгарч байгаа асуудал бол худалдааны санхүүжилт болон төслийн санхүүжилт байгаа. Тийм учраас бид нар сая хөгжлийн банктай одоо хилцүүлэг хийгээд хөгжлийн банкны чиглэлийг илүү ялангуяа уул уурхайн бус экспортыг дэмжих зорилтод одоо санхүүжилт хоёрдугаарт бүрэн циклээр нь экспортлон зориулсан үйлчлэгийг дэмжих бүрэн циклийн төслийн санхүүжилтийн одоо шугамыг нээхээр бол хамтын ажиллагааны гэрээ байгуулад ажиллаж байгаа. Баярлалаа. Ер нь бол яг ажил хийж байгаа хүмүүс бол дэмжиж байгаа.
Би түрүүн тэр нөгөө монопол эдийн засагтаа гэдэг манайх цэвэр уул уурхаар хазаацсан шүү гэдгийг хэлээд байгаа юм шүү. Тэгээд нөгөө зах зээл нь жоохон босоогүй учраас тэнд олигопол маягийн юм байна гэж хэлж байгаа шүү. Түүнээс би хувь компани руу ерөөсөө дайрсан юм байна. Сайн зураг гişүүн тэрийг ойлголтын алдаа байвал засараад. Хоёрдугаарт их 30 жилийн гам шиг гээд би энэ Евразийн хэлцээрийн тухайар гадуур айхтар болгоомжлол айхтар ухаалаг мэдээллүүдийг аягүй харж байна. Гэхдээ жоохон тийм зүгээр би арчилсан намынхандаа жишээлбэл хэлж байгаа. Арчилсан нам одоо жишээлбэл нэг хөршөө өгөөсгдөг нам байж болохгүй шүү дээ. Тэгэх юм бол энэ хөршийг дэмждэг нам гэд төрчүүл бид яах юм? Тэгээ тэрнтэйгээ хэрүүлхийг суугаад байгаа юм. Би яг зүгээр ерөн альва зүйлийг би одоо урд тор төршийг нэг их уянгалал миний ах за урд төршөө миний дайсан гэдэг энэ уянгалал зогсох үед бас жоохон бодиттой нүдэ нээх баг. Ерөн зүгээр төрийн институт яг энэ нүдээр харах хэрэгтэй. Тэгээ энэ дээр яг зүгээр таны зэрч ашмыг ойлгож байна. Гэхдээ таны үгэнд бол картел хуульдагч нар гэж хэлсэн шүү. Энэ дээрээ бас би эдийн засгийн сайтын үед бас бизнес эрхлэлтэй бас арай тэгж тодорхойлж болохгүй баг. Одоо дотоодын зах зээлээс гадагшаа гарах оролдлогыг хийгээч л гэдэг зүйлийг таны хэлж байгаа үнцгийг би бол дэмжиж байна. За хоёрдугаарт яг таны ам болгоноос одоо том шийдвэрүүдээр хүн хилээд байгаа. Гэхдээ бодит ажил оруулж ирмээр байгаа юм сайтай. Та Монгол улсын одоо паспортыг хүчрэхэг болгож байгаа. Эдийн засгийн буюу хөрөнгө оруулалт татж байгаа байдлаар нь элчин сайд юм уу тэнд ажиллаж байгаа хүмүүсийн ажлын үзүүлэлтийг дүгндэг болоо гэдэг энэ саналыг анх энэ саналыг би бас засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр хилцэж яхад хэлж ирсэн. Бат цэцэг зайд хариулж ирсэн санагч. Энийгээ ингээд засгийн газар бодиттой ажил болгоод оруулаад ирэлтэй. Хэдүүлээ ингээд харин би түрүүн зүгээр аль нэг аж ахуй нэгж рүү хэлээгүй гэдгээ дахиад нотлоод хэлчихмээр байна. Энэ картел, монопол гэдэг чинь бол төрийн оролцоо асар өндөр байгаа тухай бид нар яриад байгаа шүү дээ. Энийг задлж энэ уул уурхай хамаарал хэд хамаарлалыг задлах ганц арга байна бид нарт. Илүү олон юм алга. Бодит амьдрал дээр манай энэ 250 мянган малчин өрх байна. 450 мянган хүн тэнд ажиллаж амьдарч байна. Энийг бид нар хөнгөн үйлдвэрээр дамжуулаад үн цэнтэй болгох арга бол өөрөө энэ эдийн засгийн монополыг арилгах боломж юм. Бид өөртөө байгаа зүйлийг л бүтээгдэхүүн болгож үн цэн бий болгож ижил энд шинэ эдийн засаг бий болох юм байл л дээ. Тэгээ энээсээ зүхтаагаад ах юм бол яг энэ монопол зах зээл одоо ингээл яг л төрийн юу байгаа үстэй бүх юм чинь бид харж байгаа шүү дээ. Тэгээ энэ байдал чинь ерөөсөө арилахгүй нэ нөгөө солонгорох барих урд хойд хөршийн тэнцвэр хадгалагдах нөгөө аюулгүй. За гантомш сайдаа би үгүй таны хэлж байгаа юмнуудыг дэмжиж байгаа. Та яг сая нөгөө элчин сайдын томилгоо үед юм уу элчин сайдын яамдуудын томилгоон дээр наад зарчмаа оруулаад ирэлтэй нэгдүгээр шүү дээ. Хоёрдугаарт магадгүй эдийн засгийн түншлэлийн хэлцээрүүд юм уу гадаад удалцааны энэ хэлцээрүүдийг дагж байгаа хийгдэж байгаа энэ цаг үе дээр уг нь бид яг иж бүрнээр нь одоо хувийн хөрөнгө оруулалтыг дэмжих за эргээд энэ дид үтцийн хөрөнгө оруулалтад төр хувийн түншлийг дэмжиж оруулж ирэх энэ багц хуулиуч хамтдаа орж ирвэл ихтгэл өмшил суух гэдэг. Өнөөдөр бид хэд вэ штэ. Яг энийг одоо ийм ганган хариултуудыг 8 сар сонсоо сууж байгаа байхгүй орж ирэхгүй штэ. Тэгэхээр яг энэ хилцээртэй зэрэгцээ оруулаад ирээч гэдэг зүйлийг л одоо та нөхдөсөө гуугаад байгаа байхгүй. Хизээ бэлэн болох. Хилцээр явчлаа. Тэр араас нь хувийн хвшлэл дэмжих хуулиуд хизээ орж ирэх. Тэгээ хөрөнгө оруулалтуудыг татах хуулиуд хизээ орж ирэх. Бидэд өөрсдөөсөө шалтгаалж юм хиймээр биш штэ. Тэгэхээр өөрсдөөсөө гэдгийг нэг талтаа бидэд төр гэж ойлгох хэрэгтэй. Өөрсдөөсөө гэдгийг хувийн хвшлэлтэй. Ер нь бол бизнесийн орчныг сайжруулах төлөвлөгөөг бол бид нар заавал хэрэгжүүлнэ. Энэ бол нэг хуулиар шийдэгдэх асуудал биш гэдгийг сайн зураг гишүүн хуульч хүний хувьд маш сайн мэдж байгаа. Бүртгэлийн хуулиуд байна, зөвшөөрлийн хуулиуд байна, цаашлаад татварын хууль байна, нийгмийн даатгалын хууль байна. Гэх мэт их олон хуулиас хамааралтай. Маш олон оролцогчтой бизнес рүү хөрөнгө оруулж болохгүй гэсэн олон хаалтууд байна. 40 хэдэн салбарт 40 хэдэн төрлийн үйл хэрэгт одоо хөрөнгө оруулалт оруулахыг хориглон ч гэдэг юм уу те. Тэгээ энэ дээр бол бид нар яг төлөвлөгөөт ажлуудаа төлөвлөгөөнийхөө дагуу хийнэ. Удахгүй энэ асуудлууд Монголын парламентаар хэлэлцэгдээд явнаа. Би яг зүгээр энэ агуулгын хувьд бас нэг дотоодын зах зээлийг бас тэлэх бидэд гадаад зах зээл рүү гарах энэ агуулга талаасаа бол ерөнхийдөө бас эрэлхийлэх ёстой, явах ёстой гэдэг дээр бол зарчмын хувьд байгаа.
Тэгвэл яг зүгээр өнөөдрийн энэ хилцүүлэг явж байгаа хандлагаа бидэд бас хаана өөрчлөё л гэдэг би уриалгыг нэгдүгээр хэлмээр байна. Уг асуудлын сайн муу талыг дэнслээд ийм давуу тал байна. Ийм одоо боломжлол байгаа. Бид болгоомжлыг ингэж гитэлж гарах гэж байгаа гэдэг зүйлээ төвшөнд нь бас танилцуул сурмаар байна. Түүнээс биш одоо л дэлгэрэнгүй яриа гэдэг зүйлэр биш. Ерөнхийдөө бидэд нэлээд дэлгэрэнгүй ярьсан байна орж ирдэг болмоор байна. Олон нийттэй, бизнес эрхлэгчтэй ойлгуулдаг болцсон байна бас орж ирмэнэ. Тэгэхээр энэ хандлагыг бас нэг анхаарч авч үзмээр байна. За хоёрдугаарт яг зүгээр эдийн засаг төсвийн орлого бас тийм таатай биш байна. За ерөн хувийн хвшлийг дэмжих бизнесийн зээлийн олдоц муу байна. Зээлийн хөө өндөр байна. Ажил хүчний хомсдолд орчоод байна. Дид үтцийн хүртээмж нь муу байгаа. Энэ дээр зүгээр манай хувийн аж ахуйн нэгж байгууллагуудын бэлтгэл гэдэг юм уу цаашдаа өсөж томрох тэр болцоо хэр байх юм бол доо. Энэ дээр бол одоо яг зүгээр төр засаг бас анхаарна үз. Түрүүн бас олон хүмүүсийн одоо ярианд бас гарлаа. Биднес гэдгийг зөвхөн хувийн хвшил гэж хэлээд байна. Биднес хамаарна гэд. Биднес гэдгийг хоёр ангилж авч үзэх ёстой. Нэгдүгээрт хувийн хвшил бэлэн байхаас гадна төр өөрөө бэлэн үү? Төр энэ хувийн хвшлийнхээ өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх тэр суур дид үтцийн асуудал болон бизнес эрх зүйн орчныг нь бүрдүүлж өгч чадж гинүү гэдэг дээрээ бас нэг маш хурдтай маневртай шийдвэрүүд гаргамаар байна. Тэгээ яг энэ Евразийн хилцээртэй зэрэгцээ дугна бизнесийг дэмжих тэр хувийн хөрөнгө оруулалтыг дэмжих төр хувийн хвшлийн түншлийг дэмжих ч байд юм уу ийм хууль эрх зүйн орчнуудаа цуг оруулж ирээд явбал биднэрт бас жоохон ихтгэл өмч төрөх гээд байна. Тэр хуулиуд нь хизээ орж ирэх хизээ одоо бас үнэхээр Монголын зах зээл дээр бас хөрөнгө оруулахад боломж гарах гээд байна гэдэг сэтлийг мэдрээд байгаа мөртлөө тэр хөрөнгө оруулж ирэх эрх зүйн орчин бүрдэхгүй юм байгаад байна гэдэг бол одоо харамсалтай. Тэгээд энэ альва зүйл дээр энэ бизнесийн төлөөллийг хийлж байгаа танхим байд юм уу мэргэжлийн холбоодууд бас яг одоо бас ойлголтоо нэгтгэмээр байна. Тэгээ одоо яг зүгээр бизнесийн юу нь бас хамтын удирдлагын байгууллага яг зүгээр ерөнхийлөгч нь дэмжиж байгаа гэдэг байгаа бол учраас энэ аж ахуйн нэгж байгууллагуудын реакцийг харахаар ч бас их сонин үзэгдлүүд байгаа байхгүй. Энэ дээр танхим өөрөө бас ажилламаар байна. Энэ бизнесүүдтэйгээ ажиллаад ийм байгаа ингэнэ гэд. Түүнээс биш бүх хэрүүлүүдийг ингээд төрийн институтээр авчирж одоо ийм зүйл рүү ингээд оруулж ирээд байгааг бас цаашдаа бас манай танхим анхаараач ээ. Ер нь шаардлагатай бол энэ хууль эрх зүйн орчноос бүрдүүлээд энэ зүйлүүдээс устрөөс хараат ус байдал руу орох энэ чиг хандлага ормоор байна. Тэгэд ийм зүйлүүд хийхдэггүй бид их л ерөнхий юм яриад би биенээ жоохон нэг чимхэж аваад ийм зүйлүүд байна. Тэгээд асуудлуудыг хэдүүлээ бодиттой харъя. За тэгээд ганц төмөр сайдыг гэлтгүү ер нь засгийн газар өмнөх тэр EPA буюу эдийн засгийн түншлэлийн хэлцээрүүдэд бас нэг дүгнж үзье. Мэдээлэл өгье. Юун дээр алдсан. За цаашдаа эдийн засгийн хөгжлийн яамны яг энэ чиглэлийн асуудлыг авч явах хүмүүсүүдэд доктортой ажиллавал энэ чиглэлийнхаа боловсон хүчнийг сайн бэлд ой санамжаа ерөөсөө алдаж болохгүй. Өмнөх зүйлүүд дээр чи хинч хариулж чаддгүй шүү. Өмнөх зүйлүүдийг байгуулж ирсэн процессыг хинч мэддэггүй. Тэнд юу явж ирснийг хинч хариулж чаддгүй. Тэгэхээр манай энэ төрийн ой санамж энэ хэсэг дээр ингээ алдагддаг учраас бид дандаа алдаа гардаг. Тэгээд дэлхийн худалдааны байгууллага, дэлхийн оюуны өмчийн байгууллага дээр энэ хүн хүчээ нэммээр байна. Тэнд чин бас энэ олон зүйлүүдийн бас мэдээлэл авч бас энэ бизнесийг гадаа зах зээл дээр яаж гаргах уу, яаж хамгаалттай гаргах уу гэдэг зүйлүүд чи яригдана. Тэгээ бид эдийн дотоодын нэг хідэн үндэ найдаад институт нь бэхждэггүй нэг газар байгаад байдаг. Газар нь одоо байнга өөрчлөгдөж идэг, ой санамжаа мэддэггүй ийм зүйлүүд байгаа учраас энэ дээрээ бас одоо хаа анаал